Хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. За гэвч яг бодит амьдрал дээр хүүхдийн эрх хөгжил хамгааллын асуудал бид нэр төдий хандаж байна. Хүүхдийн дээд эрх ашигыг уландаа гიშгсээр байна. Хазаад байгаа ахгүй хоёр хөлийн битүү хазаа хийц. Ямар зэн зүгсэн юм шиг. Нэгдүгээр хүүхэд гэдэг зарчмыг бид нэр хүүхдийн эрхийн конвенц, үндсэн хууль, хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай хуульдаа энийг тунхагласан. Тэгэхээр хүүхдийн ашиг сонирхол, дээд ашиг сонирхол ямар нэгт байх ёстой гэдэг энэ зарчмаа бид нэр барих ёстой. Манай улсад 3 хүн тутмын нэг нь хүүхэд. Гэвч өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болж амьдралаараа хохирсоор байна. Энэ талаар хүний эрхийн үндэсний комиссийн хүний эрх чөлөөний 24 дахь илтгэл цогц байдлаар судлан оруулжээ. За ингэхдээ 2022-2023 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн 40 хэргийг төвөрлөн дүн шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн бага насны хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хохирогч 1630 хүүхэд болсон байна. За нөгөө талдаа шүүх шинжилгээний байгууллагад мөн сүүлийн 5 жилийн тоон статистикийг харж үзвэл бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байх магадлалтай 4161 хүүхэд шинжилгээ өгчээ. За энэ хоёр тооны зөрүү хит их байгаа нь энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатайг илтгэж байна. Тэр дундаа насанд хүрээгүй хохирогч хүүхдийн эрх мөрдөн шалах ажиллагааны явцад төдийлөн хангагдахгүй. Мөрдөн шалах ажиллагаа өөрөө хүнлэг бус байгааг онцгой анхаарч өөрчлөх шаардлагатай байна. Үүний дараах баримтууд нотлон харуулж байна. За баримт 1. Насанд хүрээгүй хохирогч хүүхдэд хууль танилцуулж, гарын үсгийг нь авч сэтгэлзүйн дарамт учруулж байна. Хүний эрхийн үндэсний комиссийн дүн шинжилгээ хийсэн 40 хавцас тэргээс нийтдээ 21 хэрэгт нь хохирогч хүүхэд болоод түүний хууль ёсны төлөөлөгчд нь хүчлийн болоод эрүүгийн хуулийн талаар танилцуулж, эрх үүргийг нь танилцуулаад баталгааны хуудсанд гарын үсэг зурулсан байна. За прокурорын зүгээс өртөө нэг тохиолдлыг л хүүхдийн эрхийг зөрчсөн байна, хууль бус байна гэж үзээд хүчингүй болгож байжээ. Баримт 2. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хохирогч хүүхдээс эрхтэй мөрдөгч мэдүүлэг авч байна. Хүний эрхийн үндэсний комиссаас дүн шинжилгээ хийсэн дээрх 40 хэрэгээс нийтдээ 41 хохирогч байна. Үүний 40 эмэгтэй хүүхдүүд байгаа юм а. За нийтдээ 40 хэрэг дээр 112 удаагийн мэдүүлэг авснаас 81 мэдүүлгийг эрхтэй мөрдөгч авсан байна. За баримт 3. Хүүхдийн насны онцлогийг харгалзан үзэхгүйгээр хэд олон цагаар мэдүүлэг авч нэг ёсондоо хохирогч хүүхдийг залхаан цэрлүүлж байна. Нийт 40 хавцас зэрэгт дүн шинжилгээ хийснээс 112 удаагийн мэдүүлэг авсан. За үүнээс 83 удаагийн мэдүүлэг нь бол 2 цагаас бага. За бусад нь 2 цагаас дээш, хамгийн их нь бол 2 цаг 56 минутанд мэдүүлэг авах хугацаа үргэлжилсэн байна. Баримт 4. Тухайн хэргийг хариуцж байгаа мөрдөгчин солигдох болгонд хүүхэд өөрт тохиолдсон эмгэнэлт явдлынхаа талаар дахин ярих шаардлага үүсэж байна. За энэ нь хохирогч хүүхэд сэтгэл зүйн хувьд хэцүү байдалд орох, мөн тухайн хэргийн нууцлал алдагдах эрсдлийг бий болгоод байгаа юм. За комиссийн дүн шинжилгээ хийсэн 40 хавтас тэргээс нийтдээ 16 хэрэгт нь мөрдөгч нь 3-аас дээш удаа солигдсон байна. За харин мэдүүлэг авсан тохиолдлыг нь харвал 40 хавтас тэргээс 18 хэрэгт нь 3-аас дээш удаа тухайн хохирогч хүүхдээс мэдүүлэг авчээ. За баримт 5. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхэд өмгөөлөгчөөр хангагдах эрхээ эдэлж чадахгүй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бол насанд хүрээгүй хохирогч хүүхэд өөрөө эсвэл эрх бүхий этгээд зөвхөн хүсэл гаргасан тохиолдолд өмгөөлөгчөөр хангагдж байгаа. За комиссаас дүн шинжилгээсэн дээрх 40 хэргийг авч үзэх юм бол 21-т нь хохирогч хүүхэд огт өмгөөлөгч авч чадаагүй байна. Хүчирхийлэлд өртсөн үедээ бол 44.5% нь найздаа хэлдэг, 35.3% нь туслаараа гэж хашгирдаг. За 31.5% нь намайг битгий ингэж гэж гуйдаг гэж. 16.6% нь бурхан залбирдаг гэсэн. Хүүхдүүдэд бид нэр бурханд залбиртал нь хүчирхийлдэг байна. Хамгийн жигшүүртэй гэмт хэрэг болох бэлгийн хүчирхийллээс гадна жолоочийн буруугаас болж хүүхэд осол дөртөж байгаа тоо буурахгүй байна. Өнгөн дээрээ хүүхдийн эрх нэгт гэж урайлаа озон мэд ярьдаг боловч ядаж зам хөндлөн гарцаар гарах хэдхэн секундэд ч хүүхдээ эрхэмлэж чадахгүй дайрч гэмтээж амь насыг нь гүнэж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 321 хүүхэд амнасаа алдаж 3900 орчим хүүхэд бэртэж гэмтсэн байна. За 2025 оны зөвхөн 1-р улирлын байдлаар авч үзэхэд 147 зам тээврийн осол бүртгэгдсэн. Энэ хэмжээний хүүхдүүд хохирсон байна. Нэг хүүхэд мөн амнасаа алджээ. За гэхдээ эдгээрийн шалтгаан нөхцөлийг хараад үзэх юм бол 60 гаруй хувь нь
Жолоочийн буруутай үйлдэлээс болж хүүхдүүд зам дээр бэртэж гэмтэж амнасаа алдаж байна. За энэ бол томчууд бид нэр хүүхдэд хэрхэн яаж ханддгийг, хэрхэн яаж үл хайхарч ханддгийг тод жишээ юм. За үүнээс гадна хүүхдүүд мөн өв уламжлалт нэрийн дор хурдан морины нуруунд дээр амнасаа алдаж бэртэж гэмтсээр байна. 2025 оны 1-р сарын 28 Монгол Улсын засгийн газраас өвөл болон хаврын хурдан морины уралдаан үсэргээ сунгааг хориглосон байсан засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож байгаагаа танилцуулав. Энэ хаврын морины уралдаан эсвэл одоо хятадын наадам болох уу? Өвөр Монголын наадам болох уу? Гэдэг асуудал шүү дээ. За тийм учраас бид нар өсөөгөө 5 сарын 1-ээс 11 сарын 1-ний хоорондох засгийн газрын хугацаа тогтоосон тогтоол өндөр хүчингүй болж байгаа учраас эндээ дахиад зохицуулт хэрэгтэй. 2025 оны 1-р сарын 29 засгийн газрын шийдвэрийг хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл хэмээн гишүүдийн төлөөлөл мэдэгдэл хийв. Засгийн газрын мэдэгдлийн нэг агуулга нь бол орон нутгийн удирдлагуудад энэ эрх мэдлийг шилжүүлж байгаа нь туйлын харамсалтай бөгөөд туйлын залжин үйлдэл боллоо. Хүний эрхийн үндэсний комисс дэлхийн зүүн нэгдсэн үндэсний байгууллага гэдэг олон байгууллагуудаас анхан шатанд орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллахгүй ээжтэй гэдэг олон судалгаа хийсэн. Хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллахгүй байгаа газар яагаад энэ шийдвэрийг өгөхийг даалгаж байгаа юм бэ гэдэг. Дээрэс нь 12 наснаас дээш хүүхэд унаж болно гэдэг нь юу гэсэн үг юм? 12-оос доош настай хүүхдийг би бол хамгаалж байна. 12-оос дээш настай хүүхэд нь гэмтэх юм бол би хариуцлага хүлээхгүй чи өөрөө хариуцлага хүлээгээрэй гэдэг чи яасан ичгүүргүй шийдвэл вэ? 2025 оны 1-р сарын 30 үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын хүний эрхийн үндэсний комисс байр сууриа илэрхийлэв. Хурдан морь унж байгаа хүүхдтэй холбоотой амнаас эрүүл мэндийн асуудал үүсдэг. Сурч боловсрох эрхийн асуудал үүсдэг. Хөгжих эрхийн асуудал үүсдэг. Хөдөлмөрийн асуудал хөндөгдөг. Эдгээр асуудлууд хөндөгж байгаа цагт хүүхдээр хурдан морь унуулна гэдэг бол өөрөө хүүхдийн эрхийн зөрчлийг бий болгож байгаа. За хурдан морины уралдаан бол өөрөө ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын бит бус өвийн жагсаалт бол багтсан. Монгол улсын төр төсний түүхэн уламжлал өв соёл мөн гэхдээ өвөл хаврын уралдаан бол энэ түүхэн уламжлал өв соёл гэдэгт нь бол багтахгүй. Хүний эрхийн үндэсний комиссийн байр суурь бол өвөл хаврын улиралд насан туршаагүй хүүхдээр хурдан морь унуулахыг бол дэмжихгүй байгаа гэсэн үг. Ийхүү олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэд тулгарсны эцэст засгийн газраас 18 нас хүрээгүй хүүхдийг өвөл хаврын цагт хурдан морь унуулахгүй байх шийдвэрийг гаргасан юм а. Хурдан морины уралдаанч хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаас гадна хүүхдүүд сургууль сурах, зарим сургуулийн дотор байранд аюулгүй тайван тухтай байх боломж хомс байна. Улсын хэмжээнд нийт 5281 дотор байранд 43000 орчим хүүхэд амьдарч байна. Зарим дотор байрны хувьд одоо хүртэл хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюул учруулах үс хэцүүхэн нөхцөл байдалтай хэвээр байгаамаа. Энэ талаар хүний эрхийн үндэсний комиссаас өгнөг хүртэл судалгаанд суурилсан байдлаар мэдээллийг олон нийтэд түгээсээр байгаа юм. Тэгэхээр хүүхдийн эсмийн амьдрах хэрэгтэй холбоотой хамгийн нэн тэрүүнд анхаарал татж байгаа асуудал юу вэ гэхээр энэ дотор байрны өөрийнх нь нөхцөл байдал байна. Стандартын шаардлага хангаагүй байранд, дотор байранд хүүхдүүд хичээлийн жилд 9 сарыг бол тэнд өнгөрөөж байна. Дотор байранд хүүхдүүд хаалга дотроос нь чоожлох ийм боломжгүй ийм дотор байрууд бол байсан. Өөрөөр хэлбэл сургуулийн дотор байрны захиргаанаас цоож тавиагүй хэн дуртаа нэвтрэх боломжтой ийм нөхцөл байдалтай анхаарал татсан бас нэг асуудал буюу ноцтой асуудал бол огтын үрээнд камер байршуулсан хяналтын камер байршуулсан явдал байсан. Түүнчлэн ариун цэврийн өрөөний хувьд хэд хүүхдийг бие засч байхад гаднаас нь зураг дарах, хин нэгэн харах эрсдэлтэй ямар нэгэн хаалтгүй. Хувийн орон зайг нь хангаагүй байна. За энэ мэтчилэн дотор байртай холбоотой зөвхөн орчин нөхцөлийг л ярихад хүүхдийн эрх маш олон талаасаа зөрчигдөж байна. Асуудлыг илүү гүнзгийрүүлэн харвал дотор байрны хүний нөөц, хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилт, хүүхдийг аливаа эрсдэл, гэмтэрхээс хэрхэн яаж хамгаалах зэрэг асуудлууд шилээ даран шийдэл хүлээсээр байна. Монгол улсад хүүхдэд төрхөөс заяасан суурь эрх болох амьд явах, эсэн мэнд байх, сурч боловсрох, хөгжих эрхээ эзлэж чадахгүй байгаа цөөн хэдэн жишээг дурдлаа. Эдгээр асуудлуудад дөрвтэй арга хэмжээ авч чаддгүй гол шалтгааны магадгүй хамгийн том нь салбарын бүх оролцогч талууд хүүхдийн асуудлаар гаргаж байгаа судалгаа, тоо баримт, үргэлж зөрүүтэй байдагтай холбоотой байх магадлалтай юм. Хэмжиж тооцоолж чадахгүй бол хүүхдээ яаж хэрхэн хамгаалах вэ? Монгол улсад өнөөдөр яг эрсдэлтэй байгаа хүүхдээ
тоолсон яг тэр бодит тоо гарахгүй байгаа юмаа. Нийслэл нэг тоо хэлдэг, аймаг нэг тоо хэлдэг, улсын хэмжээнд нэг тоо хэлдэг, агентлаг нэг тоо хэлдэг. Энэ асуудлыг бид нар зэгцлэх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бид нар тоолж чадах. За сургуульд явж байгаа хүүхдүүд маань бол гараад байна. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүүхдүүд маань гараад байна. Гэтэл эцэг эхийн гэрт нь орхицсон. Яг цонхоор одоо энэ гудамж руу ширтээ сууж байгаа хэдэн хүүхдүүд вэ? Тэрэгэн цэргүү, тэрэгэн цэртэй, тэ? Одоо хүүхд ээж аав нь даах болтоо тэрж явж байгаа. Даахгүй болохоор ингээд гэртээ үлдээгээд явдаг. Ийм хүүхдүүд яг хэд байгаа юм бэ гэдгийг өнөөдөр бид нар одоо яг л 21 бол 21, 200 бол 200-аар нь бид нар гаргаж явах хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь одоо энийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ энийг бол бодитоор гаргадаг байх хэрэгтэй. Хүүхдийн төлөө мэдээлэл нураатай Child Demand сайт хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг зургалсан нэвтрүүлгийг үзэгч та бүхэнд хүргэлээ. Хүүхэд бол бидний ирээдүй, тиймээс хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээж тэднийг хамгаалъя. Хууль болоод бодлогын суурь болсон хүүхэд нэгдүгээр зарчмыг алхам тутамдаа хэрэгжүүлье. Хүн бүр хүүхэд хамгаалагч. Хүн бүр хүүхэд хамгаалагч. Хүн бүр хүүхэд хамгаалагч. Хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Хүн бүр хүүхэд хамгаалагч байцгаая. Хүн бүр хүүхэд хамгаалагч.